За сайн байцгаана уу. Ингээ гоод айлын маань 3 дахь подкаст эхэлж байгаад баяртай байна. Туслах багш Батуян байна. Тэгээ өнөөдөр болохоор өмнөх дугаарыг орсны дараа бол ер нь хүмүүсээс бас айгүй хэрээд байдаг. Өмнө нь хэдүүл аавтай холбоотой байсан бол одоо эрэгтэйчүүдтэй холбоотой асуултыг өнөөдөр би багштай тавихаар бэлдээд байна. За амглан багш маань ер нь эмэгтэйчүүдэд хандсан сургалт лекц айгүй их хийдэг. За түүнтэй холбоотойгоор одоо эмэгтэй хүний гаргадаг алдаа юу юм, сул тал нь юу юм, яг энэ дээрээ дөрвөлөөд бидний одоо хөгжих боломжийн талаар айгүйх ярьдаг. Тэгээ заавар өгдөг. Одоо бүх талбарууд дээр маань ингэж тусалж дэмждэг. Гэтэл эрчүүд яагаад ингэж одоо эвлэрэл хөгжлийн төлөө ерөөсөө явдггүй юм бэ? Эрэгтэй хүнд ер нь та яагаад энэ сургалтуудаа хандаж хийдэггүй юм бэ? Их одоо айгүй олон хүмүүс байдаг. Одоо миний найзуудаас бас айгүйх тийм лавлаж асуудаг. За тийм. Ер нь бол надад урд нь ч гэсэн аягүй хүмүүс ханддаг байсан. Анх одоо энэ нөгөө сургалтаа эхлэхээс өмнө зөвхөн лекц уншиж байхад иймэрхүү төрлийн лекцүүд одоо эрэгтэйчүүдэд хийж болдгоо мó дандаа л нөгөө эмэгтэй хүмүүсийн одоо юу гэдгийг те тэр алдааны талаар аягүй их ярих юм та нар ингэх ёстой ийм ингэж хөгжих ёстой ийм байвал энэ төр гэдээ ярих юм. Тэгэхээр эрэгтэй хүн ч одоо яг тэр чигээрээ байгаад ах ёстой мооч гэдэг юм уу асуултууд их ирдэг те. За би тэрэн дээр өгдөг хариултаа л одоо яг энд ч гэсэн хэлмээр байна л да. Ер нь бол би сэтгэл зүйчийн хувьар, урлаг судлаач, ер нь одоо хүн судлаач гэсэн үг шүү дээ. Тийм хүний сэтгэлийг одоо хүнийг сэтгэл талаас нь судалдаг хүний хувьар эрэгтэй хүнийг ерөнхийдөө мэднэ л дээ. Гэхдээ би дотроос нь мэдэхгүй шүү дээ. Ер нь энэ эр биеэр энэ хурууг туулна гэдэг чинь ямар байдгийг, юуг яаж амсч идэлж явдгийг яг онлоор бол мэдээд юм тий. Сэтгэл зүйн онлоор ч гэдэг юм уу. Тэрнээс биш би биеэр мэдэхгүй. За хүний хувьд мэдээж хэрэг эрэгтэй эмэгтэй хүмүүст ижилхэн байж болох тэр биологийн хувьдтэй ижилхэн байж болох яг л энэ байгалийн амьтны хувьар адилхан байх ч гэсэн мэдээж хэрэг тийм онцлогуд байх нь гарцаагүй шүү дээ. Тэгэхээр зэрэг би одоо мэдэхгүй юм ярьж чадахгүй. Би бол өөрөө одоо охин байж үтсэн, ээж байх, эхнэр байх, эмэгтэй хүн байх гэдэг юу болохыг би одоо ингээд арьсаараа мэдчихэж шүү дээ, тий. Мах цусаараа мэдчихээн. Тэгэхээр би мэддэг юм аа л ярина. Харин одоо юу гэх юм амтлан ч одоо эрэгтэй хүнийг мэддэг юм байна штэ гэж хэлүүлэхээс айсандаа ч юм уу нэрлэхсэндээ болоод би ч одоо сэтгэл зүйчтэй энэ талаар ярих хэвээр эсвэл би ер нь мэдж байгаа штэ гэж эндүрсэндээ болоод ч юм уу ярих юм зүйл биш л те. Тэрнээс биш мэдээч хэрэг ямарваа харилцаанд одоо энэ тэнцүү оролцож байгаа штэ эрэгтэй эмэгтэй хүмүүс чинь те. Тэгэхээр зэрэг эрчүүдийн ч гэсэн мэдэх ёстой, ойлгох ёстой, хэрэгжүүлэх ёстой зүйлс одоо яг л адилхан эмэгтэйчүүдтэй адилхан байгаа. Эрэгтэй хүмүүс ч гэсэн өөрийнхөө аз жаргалын төлөө одоо нэг юм бие хүний хувьар тий нэг бодгалын хувьар одоо хөгжил дэвшлийн төлөө бол бас л адилхан явах ёстой шүү дээ. За тэгвэл би одоо яг тэр эрэгтэй хүнд за одоо та нар гэл одоо ингэх ёстой гэж хэлэх гэхээр бидний одоо сэтгэл зүйчин биологийн биен дээр ингэж үндэслэж бас байгаа зүйлс айгүйх суурьндаа байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр утгаараа би энэ сэдвээс ингээд би одоо энэ сэдвийг ярихад арай эрт байна. Би боловсроогүй байна гэж үздэг. За тэгээд надад хандж байгаа тэр урд нь хандж байсан эмэгтэйчүүд гэсэн хэлдэг те. Би одоо нөхрөө, найз залуугаа одоо ингээд таны хэлсэн ёсоорч гэдэг юм хайрлаад хүндэтгээд өөрөө би засарч өөрчлөгдөөд одоо өчнөө их эрчим хүч цаг заваа зарцуулаад ингээд яваад байна. Тэгтэл чин тэр хүн яг бах байдгаараа одоо юу гэдгийг намайг зовоосон хэвээрээ ч юм ингээд байгаад юм. Тэгээ би одоо яах ёстой юм бэ гэсэн одоо асуултууд голдуу гарч ирдэг. Мэдээж хэрэг нөгөө тал нь одоо эрэгтэй тал нь адилхан хөгжөөд ч юм уу сайн сайхан байгаа тохиолдолд асуулт мэдээж гарахгүй шүү дээ. Ер нь бол зовлонтой байгаа тохиолдолд асуулт гарч байгаа. За ер нь бол бид нэр хэнийг ч засч чадахгүй шүү дээ. Бидний засаж чадах цорын ганц хүн бол бид нэр өөрснөө аливаа харилцаанд ингээ хоёр тал хоёулаа оролцож байгаа тий. Одоо эрэгтэй эмэгтэй талууд бид нар тэгээд өөрийнхөө талаас чадах бүх юмаа хийн. Бид нарыг тэгсээр байхад бид нар хандлагаа өөрчлөөд харилцаанд бие авч явж байгаа тэр эвгүй зүйлсээ засаад байхад бид нар зовсон хിവэрэ байна гэж байгаа болвол энэ харилцаанд заавал би байх ёстой юу л гэдгийг өөрөөсөө асуумаар байгаа юм л та тий. Тэрнээс биш ямар ч сэтгэл засалж одоо эрэгтэй хүний өмнөөс эмэгтэй хүний өмнөөс ер нь хинээч байгнаас шийдэл гаргахгүй яах вэ гэдгийг бол зөвлөхгүй байхгүй юу. Би одоо нөхрөөсөө салах уу эсвэл одоо цаашдаа төвчээд амьдрах уу энэ харилцаагаа хэвээр халдгаж үлдэх үү гэдэг асуултыг хэрвээ сэтгэл зүйн мэрэгчлэлтэнд тавих юм бол тэрэнд одоо хариулт байхгүй байх ёстой. Хэрвээ одоо тухайн хүнтэй эрэгтэй ч эмэгтэй ч хэрвээ салахыг хүсэж байгаа бол
одоо тэр салтыг аль болох одоо хохирол багтаа даван туулахад одоо тэр сэтгэл засалж туслана. Хэрвээ харилцаагаа хадгалж үлдэхийг хүсэж байгаа бол тэр үйл явцыг бүтээгдэлд туслана гэсэн. Тэгэхээр зэрэг та өөрөө юу хүсэж байна гэдгээс дараагийн одоо тэр бодлого төлөвлөлт байдаг юм уу те би одоо дараагийн одоо бидний чиг шугам гарах болохоос биш би юу хүсэх ёстой юм бэ? Би салахыг хүсэх ёстой мó? Эсвэл би одоо гэрэлтэй хадгалж үлдэхийг, харилцаагаа хадгалж үлдэхийг хүсэх ёстой мó гэдэг бол сэтгэл зүйчд тавих асуулт биш байхгүй юу? За тэгэхээр зэрэг ер нь бол одоо эрэгтэй хүмүүс энэ утгаараа одоо тийм миний үзэл санаанаас юу хайж байгаагаас л одоо болно гэсэн үг тийм хэрвээ одоо хүмүүс үнэхээр хайх юм бол олдог шүү дээ эрүүл олно гэдэг үг байгаа тийм миний одоо хөтөлбөрүүдээс өөсөө хайх юм бол мэдээж олдно өгөөчтэй байдал байна уу утга санаа байна уу гэж хайх юм бол бас л олдох л ах л та ер нь бол яг уу миний одоо энэ үзлийг сайн мэдхгүй өнгөц харж байгаа хүмүүс бол тэгдгийн эр хүнийг одоо доош нь хийгээд байна амьдрал мэдхгүй байна одоо эр имийн дондорч орооллоо их үрийг салтлаа энэ гэж л байдгийн ер нь харин миний бүтээлийг одоо яг хэрэгэлсэн энэ хүмүүсийн дундаас бол ингэж хэлсэн тохиолдол бол одоо хүртэл гараагүй л байна л да. Ер нь миний бүтээлийг хэрэглэнэ гэдэг бол зүгээр худалдаж авсан, захиалсан, би энэ сургалтанд орсон, лекцийн сонссон гэдэг утгаар биш шүү дээ, тий. Яг одоо тэр бүхнийг хийсэн, өөрийнхөө сэтгэлтэй тулж ажилласан, дадуулсан, одоо сэтгэлтэй наасан хүмүүс л гэсэн үг шүү дээ, тий уянгаа. Харин тийм багш яг нөгөө зүгээр нэг сонсох би бас өмнө хэлжээч нөө лекцээ зүгээр нэг сонсох өөр яг нөгөө тэр лекцэндээ цаг гаргаад сонсох бүр тес ондоо байсан. Яг нөгөө ном аваад унших гэдэг ч юм уу лекц сонсох энэ төр бол яг л нөгөө нэг одоо таны хэлдэг нөгөө ил ухамсарт л явдаг үйл явц юм шиг санагдсан. Тэгээ яг нөгөө хийж эхлэх тэр дасгалуудаа хийх одоо нөгөө цахим сургалтуудаар явагддаг тэр сэтгэлийн дасгалуудаа хийх одоо тэрэн дээр чи яг нөгөө сэтгэлийн нөгөө бусад хэсгүүдийг аягүй хүнддэг штэ тэр зургаар тэр дуугаар киногоор эсвэл нөгөө гараар хийх бүтээл гэдэг аягүй нөгөө олон талаас нь ядаг тэр нь харин бидний нөгөө нэг хүрхгээд идэг даал тухамсарлуу маань бидний хөтөлж энэ тэндээс нь аваачдаг юм шиг надад аягүй санагддаг. Тэгвэл миний дараагийн асуулт болохоор за та сая хэлсэн шүү дээ эрэгтэй хүмүүс ихтэй бас нөгөө байдгалын хувьд ингээд хөгжих тийм юу байх ёстой гэсэн тийм хөгжлийн төлөө явах нь одоо зүй ёсны хэрэг гэсэн. Тэгвэл хин одоо энэ эрчүүдэд сургалт хийх юм бэ тий? Хин эрчүүдэд тийм одоо тренинг хийх юм бэ? Эрчүүдэд зориулсан одоо энэ гинж очрын бороо хин хийх юм бэ? Тэгээ энэ одоо сэтгэл заслыг ер нь хин хийх ёстой вэ? Тэгэхээр зэрэг тий ер нь бол эрэгтэй сэтгэл зүйчид энэ тал дээр одоо юм хийж байгаа байх гэж би бодож байна. Ер нь айгүй сайн эрэгтэй сэтгэл зүйчид сэтгэл засч нар байгаа штэ. Би болохоор нөгөө түрүүний хэлгээд давтаал хэлэхэд эмэгтэйчүүдтэй хандаад өөрөө би эмэгтэй хүний ёсоор тий бид нар чи ямар алдаа гарах гэдэг үлээ бид нар ямар манипуляц хийгээд идэг үлээ тий харилцаан дотроо ямар сэтгэл зүйн тоглолт хийгээд идэг үлээ энэ нь эргээд бидний одоо эмэгтэй хүний аз жаргалд яаж нөлөөлдөг юм бэ? Тэгэхээр зэрэг бид нар өөрснөө эхлээд эмэгтэй хүн одоо жинхэнэ эмэгтэй хүн болж ээж жинхэнэ харилцаанд бэлэн болно гэдгийг би одоо сэтгэл судлалын үүднээс одоо тэр эмэгтэйчүүдэд зориулж тайлбарлахыг хичээгээд байна шүү дээ. Харин одоо цахимаар одоо дүүрэн байна те. За яаж айхтар сүрхий эмэгтэй байх вэ? Одоо эмэгчин байх вэ гэсэн үг шүү дээ те. Эрчүүдтэй одоо яаж үзэлцэх үү? Яаж тэднийг дийлэх үү? Ялах уу? Гартаа яаж оруулах уу? Яаж буулгаж авч барьцаалах уу? Гэдэг талаар ярьж байгаа сэтгэл зүйчид одоо байдаг. Энэ бол ууласаа газар байдаг тийм. Ер нь бол нэгсэндээ яаж сэтгэл зүйн тоглолт хийх вэ? Яавал одоо худал байх вэ гэдгийг одоо залийг заагаад ийн гэсэн үг шүү дээ. Гэтэл чинь бид нар худал байх тусмаа бидний дотоодын тэр гмийн мэдрэмж, ичгүүр, бидний нууц аягүй их болдог. Тэгээд тэр бидний одоо нууцууд чинь одоо хоримтлагдах тусмаа невроз болж байгаа одоо бусад сэтгэл зүйн асуудлууд бүр сэтгцийн өөрчлөлтөнд хүртэл бид нэр хөгжиж болно шүү дээ, тий. Тэгэхээр зэрэг ерөөсөө сэтгэлийн эрүүл мэндийг хүсэж байгаа бол үнэн байх ганцхан л одоо бүр ерөөсөө цорын ганц зам байгаа. Харин бидний хүсэж байгаа зүйл маань тэр сэтгэлийн амар амгалан одоо биш те сэтгэлийн ариун цэвэр биш харин одоо өөр зүйлстэй одоо магадгүй нэр төр ч юм уу хөрөнгө ч юм уу нийгмийн бусад одоо стандарт үзүүлэлтүүд ч юм уу хэрвээ байгаа бол бид нар одоо яг тэрэндээ таарсан тэр замаа л сонгодог. Тэгээд энэ замд одоо сайн муу гэсэн зүйл байхгүй. Энэ хүн бол энэ сонголт нь одоо өөртөө зөв шттэ тий. Тэгэхээр сэтгэл зүй гэдэг чинь ерөөсөө зөв буруу ухааруулах ухаан биш байхгүй юу? Бид нар дээрээ жаргалтай байх эрхтэй ерөөсөө жаргалын төлөө явж байгаа учраас тэр өөрийнхөө өгөөгдөл
өөрийнхөө зорилгын хүрээнд яавал жаргалтай байж болох вэ? Тэгээд өөрийнхөө тэр хийсэн сонголтондоо яаж хандах вэ гэдэг энэ боломжийг л нээж өгдөг ухаан гэсэн. Би бол одоо энэ сэтгэлийн эрүүл мэндийн ганц үндэс одоо гагц тэр одоо үндэс суурь нь бол үнэн байх гэсэн энэ үзлийг баримталдаг хүн байгаа дээ шүү дээ. Тэгэхээр энэ итгэл үнэмшлэр би эмгтээчүүдэд өгч байгаа. За тэгэхээр миний энэ үзэл санаатай нэг долгионд байгаа хүмүүс л намайг зорж байгаа байх гэж би боддог. За өөр зорилготой, өөр үнэт зүйлстэй тийм хүмүүст бол би мэдээж таалагдахгүй шүү дээ, тий. За тэгээд ер нь энэ мэрэгжлийн ёс зүй гэдэг ухагтхан одоо бүх мэрэгчлэтнүүдийн одоо үнэт зүйлсийн хамгийн ихэнд байдаг байхаа гэж би итгэхийг маш их хүсэж байна. Одоо эрэгтэйчүүдэд зориулж сургалт хийх, одоо эмэгтэй хүмүүстэй харилцаандаа яаж бие авч явах уу ч гэдэг юм уу, яаж эмэгтэй хүнийг жаргалтай байлгах, өөрийн талаас өөрөө яаж эмэгтэй хүмүүс жаргал авах вэ гэдэг одоо ийм мэдээллийг өгч байгаа тэр сэтгэл зүйчд маань одоо мэрэгжлийн энэ ёс зүйг хамгийн одоо оройдоо залдсан ийм байгаа байхаа гэж бодож байна. Гэхдээ одоо мэдээж хэрэг энэ чинь хүн л хийж байгаа юм чинь те янз бүрийн сэтгэл зүйчд одоо байгаа байх л да. Тэгээд эрэгтэй хүний хувьд бай, эмэгтэй хүний хувьд бай. Ерөөсөө энэ сэтгэл зүйчээ сонгох шалтгаан бол уул нь хүүс ерөөсөө байдгүй л те. Ерөөсөө үнэт зүйлс нэгмэл байх нь хамгийн чухал байгаад байгаа байхгүй юу? Энэ бол одоо баг за цорын ганц шалтгаан биш юм а гэхэд ерөөсөө хамгийн гол шалгууруудын нэг байгаа юм. Тэгэхээр зэрэг энэ шалгуурыг хангаж байгаа одоо өөрснийх нь хувьд те одоо тэр үзэл санаа нэг байх, үнэт зүйлс нэг байх тэр одоо шалгуурыг хангаж байгаа тийм сэтгэл зүйч нарыг л одоо эрчүүд маань сонсож байгаа байх гэж би итгэж байна. За тэгээд орчин үед бол энэ сэтгэлийн боловсрол гэдэг зүйл чинь бол заавал нэг тусгай хүмүүсийн ч юм уу миний тэр постуудын доор зарим хүмүүс биччихэл байдгийн зөвхөн илүүдүүд зориулсан юм уу энэ гээл те тийм хүмүүсийн биш те ерөөсөө л орчин үед амьдарч байгаа энэ цаг үед амьдарч байгаа одоо тэр дэвшгийг хүсэж байгаа, хөгжийг хүсэж байгаа тэр бүх хүмүүсийн л одоо зайлшгүй хэрэглээ нэгэнт болчлоо шүү дээ. Тэгэхээр зэрэг Монгол улс бол би эх орноо буураад ороо гэж хэлхийг ерөөсөө огт хүсдэггүй. Биднэрт бол мэдээж хэрэг суурин соёлын иргэншлэр олон жил ингээд болцсон улсуудтай харьцуулахад бол соёлын ялгаа бол мэдээж байгаа боловч би монголчуудыг хоцрогдсон ч юм уу манай монгол уламжлал соёлыг одоо бүдүүлэг энэ төр харах уу гэдэг талаас нь харахыг би хүсдэггүй. Биднэрт мэдээж хэрэг өөр зүйлс байгаа. Бусдаас суралцах зүйлс маш их байгаа. Энэ утгаараа манай монгол эрчүүдийг би бол юу гэдгийг зарим хүмүүс тэгдэгтэй эмэгтэйчүүдээсээ жоохон хоцрогдоод байна уу да энэ төр гэж хэлдэг. Би бол эрчүүдийгээ эмэгтэйчүүдтэйгээ хөл нийлэхээр барахгүй зарим үед бол биднээс манлайлж тэргүүлж явж байгаа гэдэгт итгэхийг хүсдэг. Тэгээд манай монгол эрчүүд бол одоо энэ сэтгэл зүйн боловсролыг одоо эрчимтэй дэмжиж байгаа болж байгаа гэдэгт би итгэдэг. За баярлалаа. Тэгвэл багшаа таны одоо энэ бүтээлүүдээс чинь эрчүүд ер нь хэрэгэлдэггүй, таны лекцээс эрэгтэй хүмүүс сонсдоггүй, тренинг орж ирж ирсэн үү? Ер нь бол эрэгтэй хүмүүс олон ханддаг. Ер нь урд нь ингээд аппликейшн нэгээгүй байхад одоо яг лекцээ нөгөө урд нь ингээд өөр шугамар хүмүүс түгээдэг байлаа шүү дээ тий. Тэр үед бол олон эрэгтэйчүүд ханддаг байсан. Өөрөө авч сонсомоор байна. Эхнэртэй авч сонсгомоор байна. Эхнэрээ таны сургалтанд явуулъя ч юм уу ийм эрчүүд ингээ ханддаг байсан. Одоо бол аппликейшн нээгдээд би тэр хүмүүсийг эрэгтэй хүн авч гинөө, эмэгтэй хүн авч гинөө гэж хянах боломжгүй болчихлоо шүү дээ. Урд нь бол би за эмэгтэйчүүд зориулсан лекц шүү. Та энийг бас бодолцож үзээрэй гэдэргээд хэлдэг байсан. Одоо бол нэлээд олон эрчүүд авч сонссон гэж би бусдаас сонсч байсан. Адрес бол яг би таны лекцийг аваад сонсцсон. Байнгын таны үйлчлүүлэгч юм уу те хэрэглэгч болсон байгаа гэдгийг бол би хоёр хүнээс бол сонссон. Зүгээр дамаа бол хүмүүс хэлжлээсэн. Гэхдээ тэр яг бодитойг уу бас мэдэхгүй шүү дээ те. Уянгаа хүмүүс бол надад баярсан талархснаа илэрхийлэхгээ заримдаа саймшраад ч юм уу өөр мэдээлэл өгч болно. За тэгээд яг миний тренингд орё гэж урд нэлээд олон эрчүүд ингээд ханддаг байсан л да. Тэгээд яг би анхнаасаа эмэгтэйчүүд зориулаад энэ лекц сургалтуудаа хийдэг болохоор ингээд хэлбэрийн хувьд эрчүүдэд жоохон тийм нуршуу ч юм уу жижиг зүйлд те хэд их анхаарал хандуулсан юм шиг санагдчихэж болно. Гэхдээ энэ сэтгэл зүйн бүтээлүүдээс бид нар ч одоо зөвхөн тэр таашаал ч юм уу одоо энтертейнмент авдаг зүйлийг одоо тийм төр зургийн тайлбарл сэргээш одоо хайх учиргүй л дээ тий. Одоо хэлбэр дүрсэнд бид нар хэд ач холбогдол өгөөд авах болно зүйл биш юм байгаа юм. Тэгээд эрэгтэйч уу эмэгтэйч уу ер нь бол агуулгыг утга санааг чухалчилдаг хүмүүст бол одоо өөртөө хэрэгтэйгээ бол шүүгээд авч байгаа байх л та.
Ер нь би ирчүүдийг миний тренинг ороосоо гэж маш их хүсдэг. Эрэгтэй хүмүүсийг урд нь би оруулдаггүй байсан цорын ганц шалтгаан бол эмэгтэйчүүд, миний сургалтанд орж ирсэн эмэгтэйчүүд одоо өөрийнхөө хувьд нээгдэж болох дээд хэмжээгээр нээгддэг маш их эмзэг, нууц, ийм зүйлсээ болвол дэлгэдэг. Тэгэхээр зэрэг одоо энэ орчинд зөвхөн эмэгтэйчүүд байгаа, намайг ойлгоно гэдэг утгаар одоо тэр хүмүүс бас чөлөөтэй нээгдэж байгаа шүү дээ, тий. Гэхдээ энэ эмэгтэй хүмүүсийн энэ асар их зовлон, өвдөлт, одоо тэр хүмүүсийг олон жил шаналгаж байгаа энэ зүйлс ихэнх нь эрэгтэй хүмүүстэй холбоотой байдаг. Төрсөн аавч бай, хойд эцэг, ах, дүүнар, одоо тэр эрх үстэй, одоо тэр хамаатан саднууд, харилцагчид, хамтрагчид, нөхөр гэж эмэгтэй хүний зовлонгийн ихэнх нь эрчүүдтэй холбоотой байх гэдэг нь шүү дээ. Энийг эрэгтэй хүмүүсийг би мэдээсэй гэж боддог байхгүй юу. Тэгээд одоо өөрөө энэ эмэгтэй хүмүүстэй харилцаж байгаа энэ дотны харилцаанд жаргалтай байхын тулд одоо хамтрагчаа ойлгох ёстой шүү дээ, тий. Эдгээр аль нь ч бай. Тэгээд одоо энэ эмэгтэй хүний амьдрал ирчүүд ямар одоо чухал орон зайг эзэлдэг юм бэ? Эрэгтэй хүмүүсийн нөлөө ямар их байдаг юм бэ? Ер нь охин хүүхдэд аав гэдэг хүн бүр ямар чухал одоо хинтээж зүйрлэмгүй, те. Ээж бол мэдээж ингээд өөрийн хувьд бас асар чухал хүн байгаа. Аав нь бол яг ээжтэй энд зөвхөц бүр асар чухал хүн байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг ийм чухал болохыг одоо ямар нэгэн номноос, киноноос ч юм уу онлоос биш, те. Яг энэ бодит түүхүүдээс Монгол одоо эмэгтэйчүүдийн энэ амьд түүхүүдээс, илчлэлтээс, те, тэр сэтгэл хүнээ нээж байгаа тэр нээлтүүдээс одоо хараасаа гэж би боддог. Одоо энэ нээлтүүд бол тэр ирчүүдийн хувьд бол энэ сэтгэлийн боловсролоо өөрийнхөө хувьд бас нэг дээжтэнд гаргахад бол үнэхээр жинхэнэ хурцгуур болох байх гэж би боддог. Явандаа бол ирчүүд бас орж ирэхэд эмэгтэйчүүд маань хүлээн зөвшөөрөхөө орчим уу, тийм ахтай таатай нөхцөл бүрэлдэн гэдэгт би итгэдэг. Ер нь миний ингээд урд нь явж исэн энэ сэтгэл зүйн мэрэгжлийн болон сонирхогчийн тэр сургалтуудад эрэгтэй эмэгтэй хүмүүс яг адилхан оролцоод явдаг. Яг нь зөвхөн эмэгтэйчүүдэд гээд ийм сургалтууд байдаг боловч ер нь тэнд бас эрэгтэй хүмүүс бас явж л байдаг. Тэнд яагаад гэвэл уулаасаа айхтар хориотой сэдв гэж байхгүй шүү дээ, тий. Эрэгтэй хүмүүсийн орж ирэхгүй байгаа шалтгаан энэ яг зүгээр нэг одоо юу гэдэг чи эрэгтэй хүмүүс нэг жоохон юм нэг дээрээстэй за энэ яг нэг эмсийн асуудал айл ярьж байгаа гэсэн маягаар орж ирэхгүй байгаа болохоос биш, ороод ирэх юм бол тэднэрт үнэхээр хэрэгтэй зүйлс байгаа. Энэ ялгамт би нэг зүйлийг хэлхийг хүсэж байна. Ер нь бол ингээд би тагаа сэтгэл зүй судалж байна гэсэн хүмүүсийг би ер нь мэддэг. Бүр одоо олон жил энийг ингээд судалж байгаа. Магадгүй бүр надаас жоолон юм уншсан, үзсэн ийм хүмүүс байдаг. Гэхдээ ер нь альва зүйлийн онол, те, ганцхан сэтгэл зүйч гэхгүй ерөөсөө ингээд бусад бүх салбарын онол тангаараа болол жоохон шин багтай байхаар барахгүй. Ер нь бол ингээд төөрөгдөл болчих гээд андуурл болчих гээд ахын олон байдгийн болов гэж би анзаардаг. Ер нь би энийг ойлгочлаа. Ер нь ийм байд юм байна гэд ингээ ганцаараа явсан хүн нэг ийм жоохон андуу замаар орохороо зэрэг бүр ингээ гүнзгийрээд одоо сэтгцийн төвшөнд хүртэл нөлөөлөх үүс юм одоо харамсалтай үр дагаварт хүрсэн тохиолдлуудыг би бас мэдх юм байгаамаа. Тэгэхээр зэрэг хүмүүсийг би хэлдэг, те, судалж болно. Тэгтээ заавал одоо ихэнх үедээ, те, би дагаад явж чаддаг болох хүртлээ, одоо хөлд орох хүртлээ заавал одоо мэрэгжлийн багш ч юм уу хөтч тийм хүнтэй байгаасаа гэж бас хүсдэг, те. За тэгээд нөгөө ярианда буцаж ороход эрэгтэй хүмүүс болохоор зэрэг мэдээж эмэгтэйчүүдийг бодох юм бол ингээд шууд нэгтгэхдээ жоохон өөр байдаг, те. Одоо сэтгэлийн эмзэг газруудаа харуулах ч юм уу, одоо өөрийнхөө тэр нэг өвдөлт хөндөөр сэтгэлийнхээ хүнд байгаа тэр зөөрүүдийг одоо ядахтаа өөрөө хүлээн зөвшөөрөх, бусдад тэрийг харуулах, ялангуяа одоо өөрт нь огт хамааралгүй олон хүний өмнө харуулах ч юм уу, энэ тал дээрээ эмэгтэйчүүдийг бодох юм бол арай өөр байдаг. Зарим тал дээрээ жоохон сул гэж одоо хэлж болохоор байдаг, тийм учраас одоо сэтгэл зүйчид бас сэтгэл зүйч нарт хамтдаа бас жоохон хойрог байж магадгүй. Гэхдээ одоо нийгмийн одоо үзэл санаа бол эрчимтэй өөрчлөгдөж шүү дээ. Одоо ялангуяа сүүлийн 5, ялангуяа сүүлийн одоо энэ 10-5 жилүүдэд бол үнэхээр өөрчлөгдөж байна. Тэгэхээр зэрэг сэтгэл заслах гэдэг чинь зөвхөн одоо өвчтөн хүмүүсийн хийдэг зүйлтэй одоо юу гэдгийг бүр нэг игэл биш, гаж
одоо эсвэл бүр нэг сул дорой өөрөө яахыгаа мэдхээ болцсон сэтгэлээ одоо ингээл хүнээс асуугаад байгаа аргаа ядсан хүмүүсийг хийж байгаа зүйл биш те. Харин ч одоо эсвэргээрээ бүр энэ бол сэтгэлийн өндөр боловсралтайг шинж одоо нийгмийн одоо хэрвээ оюуны зандаагаар ярих юм бол оюуны хувьд өндөр зандаанд хүрсэн хүний шинж те сэтгэлийн эрүүл мэндэд анхаардаг одоо юу гэх юм те энэ сэтгэл зүй бол ерөөсөө бүх амжилтын үндэс гэдгийг одоо шинжлэх ухаанчаар хумсарсан гэж хэлэх юм уу да тийм хүмүүсийн амийн хэрэгцээ болчлоо шүү дээ. Тэгээд одоо энийг ингэж идэвхтэй хэрэгжилж байгаа ийм хүмүүс одоо бүр олон болж байгаа би туйлаас их баярлж байна. Тэгээд харин бас хүмүүсийн нэг андуутай ойлголт нь за одоо ингээл нэг сэтгэл засалч дээр очичвол нөгөөх нь ингээл гамжраал хідэн одоо сар жил дамнаал одоо ингээл мөнгөнийч гарц болоод бас нэг юм хүнээс хамааралтай болчоод одоо ялах шалахгүй юм аа хүртэл тэр хүнээс асуудаг болчдөг юм биш үү. Бүр л одоо ингээл нэг жоохон ялцгаараад байгаа юм биш үү гэдэг ойлголт яваад ах шиг байна. Ер нь бол сэтгэл заслын үйлчлэгээ бол байнгын байх ёстой гэж өрнөөс одоо тогтсон практикт бол үзэж штэ тий. За нэлээд одоо хэрэгцээтэй үедээ 7 хоногт нэг 14 хоногт нэг явж байгаа сүүлдээ сард нэг ч юм уу ер нь ингээд байнгын сэтгэл заслчтайгаа харьцаатай ингээд байдаг. Энэ нь зүгээр нэг асуудал гарахаар мэрэгэн хүн дээр гүйж очтгоос өөр байхгүй. Бид нар ч уулаасаа эрүүл байсан ч гэсэн жилд 1-2 удаа бид нар одоо юу гэх юм эмчилгээ онцлогоонд хамрагддаг өөрийгөө одоо ингээл бас юу болж ийн яаж ийн гэл ингээ хяндаг үздэг. Тэрнтэй л адилхан зүйл. Энэ бол одоо заавал өвчсөний дараа онцлуулъя юу болчихоо гэж бүхээсээ илүү одоо сэтгэлийн ариун цэврийг байнга одоо сахиж байгаа тохиолдолд миний одоо эрүүл мэнд ямар түвшинд явж ийн болж ийн үү гэд одоо за хяналт гэж хэлэх нь хаашаа юм те одоо сэтгэл засалчтайгаа зөвлөлдөх. Энэ бол бидний соёлын уул нэг хэсэг байх ёстой. Тийм учраас энэ нь одоо бүр насан туршдаа үргэлжлээд одоо юу гэх юм хамааралд орохоор тийм зүйл огт биш. Бид нар хэрвээ үнэхээр эрчимтэй ингэж өсөөд бие дааж явах хэмжээнд хүрчих юм бол заавал сэтгэл засалч дээр одоо сард нэг гэхгүй шүү дээ тий. Одоо түрүүний хэлсэн ясаар жилд нэг ч юм уу одоо өөрийнхөө тэр сэтгэлд тотон байдаг хүмүүстэй ярилцах маягаар өөрийгөө тэр хүнээр онцлуулах гэдэг айл биш шүү. Зүгээр өөрийгөө би нэг иймэрхүү байна шүү гэдэг мэдэхэд ер нь тустай байдаг шүү гэж хэлмээр байна. Харин тийм би бас нөгөө яг ингээл олон улсын их сурвалжуудаас харахад одоо бидний нөгөө амжилттай гэж нэрлээд байгаа тий талбарууд дээр ингэж гарч ирээд байгаа. Ер нь айгүй олон талбарын хүмүүс маань яг тийм сэтгэл зүйн эрүүл мэндэд айгүйх анхаардаг. Тэрэнд бүр ингээд яхаар ер нь ингээл баг ингээл та ингээл яав гэж асуунгууд хамгийн түрүүнд би ингээд сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаардаг. Яг яг шууд сэтгэл засалчтай тэгвэл нөгөө өөр олон юмнуудаар ингэж яг нэг юм ингээд хилээд байдаг. Тэрнийг бас би айгүйх уншижсэн, сонсчихсэн. Тэгээ одоо бас монголчууд маань бас яг тэр чиглэл рүү айгүйх суурж байгаа, сонирхож байгаа, сурж байгаа гэдэг нь бүр ажиглагдаад байгаа сүүлийн үед. Тэгээ өнөөдөр хоёлаа нэг эрэгтэй хүмүүстэй холбоотой юм ярьж байгаа юм чинь би нэг тэгээ сүүлийн үед одоо юу гэдэг нь тренд болоод байгаа нэг мэдээг танаас бүр асуумаар санагдаад байна гэдэг. Тэр нь болохоор тардан гамболтын хэргийн талаар та сонссноо. Тэгээ ер нь бол ганц нэг сэтгэл зүйчд өөрсдийнхөө ингээл дүгнэлтийг хэлчихэл байна. Та ерөөсөө ингээл одоо яг энэ чиглэлээр ер нь бол нэлээд та нийгмийн тэргүүлэх хэсгийн оюун санааг бүрдүүлэгч бид ерөөсөө яагаад дуурахгүй байгаа юм бэ? Ямар нэгэн одоо юм яагаад хэлэхгүй байгаа юм бэ? Гэт бас хүмүүс бас ингээд тэгэж одоо таны бас нэг хитэн Facebook, Instagram дээр ч ганц нэг комент бичсэн байлээ. Би бас тэгэж бодсон. Яг энэ бол ингээл яг сүүлийн үед яаж байгаа ингээд гэр бүл, эрэгтэй эмэгтэй хоёр хүний харилцаа гэл яг л сэтгэл зүйчдийн хувьд бол яг ингээд нэг яагаад гэдгийг ингээ хэлэх тийм юу л гэж хараад байгаа байхгүй юу? За уянга чи ер нь намайг ингээд мэдэх бах те миний одоо энэ цахим ертөнцид би авч явж байгаа байдал миний чиг хандлага баримтлагдаг зарчмыг ер нь нэлээд сайн мэдэн штэ. Би ер нь хизээч хувь хүмүүсийн талаар мэдээлэл хийдгүү. Ер нь бол хувь хүн гэлтгүү альва одоо миний сайн мэдгүй, миний надад хамааралгүй ийм зүйлсийн талаар би ер нь мэдээлэл хийдгүү штэ тий. За энэ хэргийн талаар яг би яг өөрөө одоо ингэж судалж ирсэн юм байхгүй. Хүмүүс одоо тэртээ ингээл хаасайгүй яриад ах шиг байна тийм үү. За ер нь бол миний яг хувийн баримталж байгаа зарчим болвол энэ сэдв бол олон нийтээр ингээд бөөнөрөө ил хэлэлцэх ийм сэдв биш гэж би бодож байна. За би тэр асуултуудыг эхлээд харъя те. Уянга яг ямар асуултууд ирээд байна. Тэгээд ер нь
надад бас одоо тэр миний нөгөө хуудасаар чат ирж байгаа юм уу? Миний хувийн чатуудыг би бас бүгдийг үздэггүй шүү дээ. Тэгээ харъя ер нь энэ хэргийг хүмүүс хэр сонирхож байна. За тэр цахимыг ч гэсэн бас харъя. Хүмүүс ер нь юу болоод байгаа юм те би өөрөө сонирхгүй байгаа болохоор надад холын юм шиг санагдаад байна. Тэгсэн чинь чи бол бас хэр бардын юмд нэг их ингэж ач холбогдол өгөхөөргүй хүн гэж би бас бодож байгаа учраас надаас одоо ингэж асуугаад байгаа болохоор би тэрийг эхлээд үзье. За тэгээд хоёулаа чинь бас цаг нэлээд явчлаа. Би тэрийг бас нэлээд удаан ярьж ингэж хэлсэн шүү те. Ер нь 30 минутаас та илүү ярмааргүй байна гэж хэлсэн. Тэгэхээр хоёулаа өнөөдөр энэ яриагаа ингэсгээ дуусгая. Тэгээд хоёулаа дараагийн дугаараа одоо тэр чиний сонирхоод байгаа сэдвийг би эхэлж хараад хэрвээ одоо тэр энэ сэдвээр би хэлэх ёстой юмнууд байвал би хэлье. Хэрэггүй бол хоёулаа заавал энд цаг гаргаад явах байл гэж бодож байна. За ингээд өнөөдөр бит хоёрыг ингээд сонссон бүх хүмүүстээ баярлалаа. Та нар ингээд энэ яриаг сонсож байгаагаараа та бүхний гэр бүл дүүр хүүхэд ер нь одоо та бүхэнд хамгийн үнэтэй сайхан байдаг тэр одоо орон зайд гэрэл авчирсан байхаа гэж найдаж байна. За ингээд түр баяртай. За баяртай.